Энэ бол бодит Эрзэргийн түүх сонсож сидартын түүхий Энэ бол бодит Эрзэргийн түүх сонсож сидартын түүхий Энэ бол бодит түүх Эрзэргийн түүх сонсож муудаагийн түүхий шарчаад минь нэралдаа сансар хорвоод цуратан мөггэрэлтнэ Орчтон ягатастангаар дүүрэн бэ Амхилийн зовлоос яаж харцах вэ Боцоггүй гэгэлийн зам тэр гарсан Бусдын төлөөрийгөө тэр зойсон Хантур их мэдлээс их гатгацсан Хатуужин сидартаа үнийг олсон Бурхан магшид Энэ өнөөдөр би дайчны үргээсээ татгалзаж байна. Чи намайг зөв таньсан. Би бардам зантай өөрийгөө ч чиний ярьж байгаа зүйлийг ч ойлгодгүй байж үргэлж өөрийгөө агуу гэж бодож чамайг өөрөөсөө дорд үздэг байсан. Одоо өнөөдөр өөрийгөө ямар монхог энэ дүү бодолтой явснаа мэдж авлаа. Сиддарт Будда Девдат миний би чамд дахиад ялагдлаа. Та чин үнэж сэтгэлээр ирсэн. Ялах эсвэл ялагдахын тухай бодох хэрэггүй. Намайг өршөөж хайрл. Би таажаагүй амтан биш. Би таажаагүй амтан биш. Энэ л хамгаас чухал юм шүү, Девдат. Энэ шаналлаас зүгтах чин хүсэл сэтгэл зүрхэндээ амар амгалан олох замыг нээн. Наад шиг эд баялагийг эрхэмлэгч хүнч гэсэн өөрийгөө чөлөөлж чадах уу? Тэр таны гэгэрхийг хүсэж байна уу, үгүй юу гэдгээс хамаарна. Хинч хүсээгүй хүнийг гэгэрүүлж чадахгүй. Таал хүсэх хэрэгтэй. Будда та миний хийсэн бүх гэм нүглийг өршөөж намайг шаваа болгож аваач. Сайн муу таны хийсэн бүхнийг би аль хэдийн мартсан. Та ч гэсэн март. Та өөрчлөгдөх тухай бодсон яг тэр мөчид таны зам мөр шинээр эхэлсэн гэж бод. Өглөө Аннанд танд сахил хүртээ.
Одоо суудал чинь ганхандаа боддоо. Чи миний гэсэн бүхнийг сүлгэж үгүй хийсэн. Одоо би чиний нэр алдрыг үгүй хийж чамайг гаргуун гаргачихъя. Би мухардалд орчихлоо. Яах вэ? Хаан тулста үлдсэн дээр үү? Дурлалт залуудаа очсон дээр үү? Живаг байгааг үсэн бол би хайраа улсаар арилжих байлаа. Би их хүн. Живагийн тухай бодох ёстой. Энэ живагт сайн гэвэл би аажид шатруудыг гэрэлсэн дээр. Ирээдүйд живаг Магадагийн хаан цэнтэй заларна. Живаг хүүхэд биш яхаа. Тэрнийг аажаа чадрууд аавшиг ханднаа гэж бодоо юу? Залиасыг тань ойлгож Магадагийн хаан болох уу? Эсвэл Буддагийн сургаалыг дагах уу? Их л амаргүй хэрэг байна. Эцсийн шийдвэрийг живаг гаргана. Аажид шатрыг одоохондоо орхи. Эзэгтэй минь ээ. Бинват хайрлаа. Та оролдоо. Тантай ийм хурдан уулзна гэж сансангүй. Би хуураг болж хийдэд шавилан суусан Моника. Таныг хойрог болгож авсан гэж юу? Заримдаа сайн хүмүүс өөрсдөө гай зовлон далалдаг юм. Тэр яах? Чи надад өртөө. Чи одоо л надад өрөө төлөх хэрэгтэй боллоо Моника. Би таны ач буйныг хизээч мартахгүй. Хариуга барихтаа л барина. Эзэн Тэнгэр минь, та миний гэсэн бүхнийг үгүй хийлээ. Би амьдрах шалтгагүй болсон учраас амиа хорлно. Яагаад намайг зогсооч вэ? Холцгор амтэн ламаа оролдог юм. Оронд нь чамайг ийм зовсон дунгасан хүнээс өшөөгөө ав. Би яасан ч өшөөг авч чадахгүй. Тэр их алдартай хүн. Эмэгтэй хүн байж толгойг нэргүүлж. Би тэр хүний толгойг эргүүлж чадахгүй. Тэр даянч хүн. Хэн юм? Будда. Будда? Тэр яасан гэж? Тэр миний гэр бүлийг боснуулж архисан. Миний халамжит хайрт эр нөхөр. Буддагийн сургаалыг дагаж хувраг болоод намайг хаяад явсан. Би тэрэнгүүгээр их зовж байна. Чам шиг үзэгсэлэнтэй эмэгтэй өөр хүнтэй гэрэлж болохгүй гэж юу? Үгүй. Тэр бүсгүй хүн гэсэн нэр төрийн минь гутаасан. Намайг нэр нүргүү болгосон. Хүмүүс намайг л буруутай гэж бодож байгаа. Би ийм гутамшигтай амьдрч чадахгүй үхэн. Чиний амьдралыг боснуулсан хүн санаа амар амьдрч болно гэж юу? Наад шиг ядарсан эмэгтэй юу хийж чадна гэж. Эмэгтэй хүн төмрийг чайлуулж чадна гэтэл чи холчгор юм. Би хулчгар биш. Чамд өшөөгөө авах зориг зүрх байна уу? Бага. Гэхдээ би ямар аргаар өшөөгөө аавна гэж. Юу хийхийг би хэлээд өгье. Миний хэлснээр л хий. Буддагаас яаж өшөөгөө авахыг надад хэлээд өг. Чи өшөөгөө авнаа, Моника. Буддаг амиа хорлохоос өөр аргагүйд хүргэн. Хооргууд нь Буддаг үзэхэ болж чиний нөхөр өвдөг дээрээ сүгдөөд чамаас өршөөл ирэх цаг ойрхон байна, Моника.
Одоо намайг сайн сонсч бай. Эмэгтэй хүнийг ойлгохгүй хүн хорвоод олон бий. Яах юм бэ? Хүлээгээд харж бай. Энэ их амттай итгэв. Их хүний амьдрал их хэцүү байх. Хорон бүрдэл хүүхдтэй сайн гэснийг сонгож, муу гэснээс бултуулах хэрэгтэй. Өөрийнхөө төлөө шийдвэр гаргах үргэлжил хэцүү байдаг. Үргэлжил үрээ гэсээр Яадуу аль хэдийн надад болсон бүхнийг хэлж гисэн. яах ёстойг минь хэлээч. Би их чухал шийдвэр гаргах болоод байна. Хэрвээ би Магадагийн хатан болвол чи хожимын ирээдүйд Магадагийн хаан болж болно. Тэгээ та Вайшалийн урагч гэсэн нэрийг зүүн гэж үү? Та Аажа чатрууд өөрийн хүүгээ даатгах хэрэггүй. Аажа чатрууд итгэж болохгүйг мэдсээр байж Живак. Чиний ирээдүй бацтай биш ирээдүйн төлөө энэ мөчөө үгүй хийхийг чинь хараад сууж чадахгүй. хүм чи их ухаантай шүү. Би ухаантай биш ээжээ. Надад хэрхэн зөв амьдрахыг зааж сургасан хүн л ухаантай. Ээжээ, би хаан болмооргүй байна. Живак. Чи жаргалтай амьдрын шүү дээ. Гэхдээ би зовлонгоос салж чадахгүй. Зовлон шандалгүй хаан гэж хаанч байхгүй. Ээжээ, би зориггүй амьдралыг минь чиглүүлж зоригтой болгосон хүний төлөө зүтгэж тэр нь шав ормоор байна. Бодтаа юу? Тийм ээ. Би Буддагийн шавнырын чуулганд элсэж шав нь болмоор байна. Тэгвэл отож болоход ч гэсэн хэрэгтэй. Ээжээ, би Будда дээр очиж шав орж болох уу? Чам шиг хөөтэй. Би хацтай юм. Тухтай амьдралаас татгалзаж өчөөхөн төдийч эргэлзэлгүй. Буддад шав орно гэж шийдчихэж. Ээж нь яасан гэж татгалзах вүлээ? Юунд өөлнө вэ? Хайрын нулимс урсаж. Та үргэлж надаар бахархна. Танд амлая. Би өнөөдөр Будда дээр очимоор байна. Энэ бүлгэм их олон хүний амьдралыг туйлын үннээр гэрэлтүүллээ. Сүр жавхланд арслан муу сэтгэл мухар сүсхийг мохон үгүй хийж архирлаа. Арсланг араатны хаан гэдэг. Үүрнээсээ гармагцаа орчныг тойруулан хараад хүрхрэн архирдаг. Арслан архирахад шувууд үргэж матар ус руу орж нуугдана. Архирааны сонссон заан хүртэл балмагдаж түүнийг тойрч явна. Үүний адилаар үнэмлэхүй үнний архирааныг дуулсан буруу үзэл, буртагт сэтгэл айн дагжин чичирдэг. Монхаглал, уур хилэн, хүсэл тачаал хорвоогийн хүн бүрийн дотор бий. Монхаглалын гүн хотогт унсан хүмүүсийг бид сэрэх ёстой. Сэрсэн хүмүүс асуудаг. Би яаж энэ харанхуйд ийм удаан амьдэрсэн бэ гэж. Эндүү бурууг зөвтэй андуурч, өөрийгөө ертөнцөөс тусгаарлаж, онцгой хэмээн андуурч худал хуурмгийг гагцхүү үнэн гэж эндүрсэн. Одоо энэ худгийг таглаж хүн бүрийг гэгэрэл түргэх цаг ирсэн. Будда энэ сургаалыг Арслангийн архиран хэмээй.
Нэр чинь хэн бэлээ? Гаумук. Гаумок. Тэр эмэгтэй ч бодтойгоо их хүндэлдэг бололтой тийм үү? Тийм ээ. Боддод бараалгах гэж энүүгээр байнга л ирж байдгийг. Тийм үү? Үнэхээр хачирхалтай шүү. Тийм ээ? Юу? Тэр эмэгтэй ганцхан буддаатай уулзаад байгаа нь хачирхалтай биш үү? Би Девдатыг сайн мэднэ. Дорд үзэгдэхээс айдаг. Юу ч болсон Сиддартын доор орохгүй гэсэн бодолтой. Сиддартын гэсэн бүхнийг авахыг хүсдэг. Та тэрэнд Капилавастогийн хаан Синтиг өгнө гэж амлаагүй лөө. Одоо Девдат хаан Синтиг хүсэхгүй. Тэр Буддагийн даган баясагчдыг өөрийн болгохыг хүсэж байгаа. Тэрэнд итгэж болох уу? Тэр их овжин. Буддаг ямар нэгэн аргаар мэхэлж хүмүүсийн зэмлэлийг хүртээх болно. Та яагаад Сондантыг дуудсан бэ гэдгийг одоо ойлголоо. Сонданд бол их эрдэмтэй мэргэн. Буддатай улаан нүрээрээ халз тулан Магадагийн ордонд ном хаялцсан. Үнэхээр сайхан шийдэл байна хаантаа. Та мэднэ. Сонданд мэргэн эрдэм мэдлэгтэй Магададад ч нэр хүндтэй. Тэрнтэй ном хаялцаад дийлэх хүн хаанч байхгүй. Будда яалцчгүй ялагдана. Дагагчд нь түүнийг орхиж түүнд хуурдсан Магада улсын иргэдийн нүдэн нээгдэх болно. Өршөөрөө хаантан сон донд мэрэгэн мориллоо. Хаантан таны зараалаар мөхөсвэ Гага Саравараас ирлээ. Ямар хэрэгээр намайг дуудсныг мэдэж болох уу? Таныг Буддатай ном хаялцаач гэх гэсэн юм. Ном хаялцсны дараа Магадагийн иргэд Буддаг эрдэмтэй мэргэний дүр эсгсэн залхаа этгээд гэдгийг харах болно. Хаантан та тэгж хүсвэл ном хаялцаж болно. Будда бид хоёрт мэдлэгээ тэнцэх тун сайхан боломжийг та олгож байна. Би ч мэдлэгээ зузаатгаад авъя. Сондант мэдлэг зузаатахыг дараа бол. Хаантны зөв. Одоо ном хаялцаж эрдэм мэдлэг нэмнэ гэхээсээ илүү бид Буддаг дарж авах хэрэгтэй байна. Нэр төрийн үгүй хэмээр байна. Таал Магадагийн нэр төрийг авч гарan Сонданд. Арайта Буддагийн өмнө намайг шившигт хутгах юм биш үү? Магадагийн нэр төрийн төлөө гэвэл таныг хүслээр болъё. Будда та ном хаялцаж овжин сайхан ухаанаар толгойг нэргүүлсний дараа Вэд Упанишад шаштерт бичсэн гүн ухааны зарчмуудаар сайн дарж авъя. Багша Буддад урилга илгээ. Таны тааллаар болъё. Харин та одооноос бэлтгэлээ базааж ихэл. Таны тааллаар болъё. Таны энэ санаа бүтэмжтэй байх болтугай. Сонсож бай. Сонданд мэргэн Буддаг буулгаж авсны дараа би Магада улсад байгаа бүх хувргийг
өөр газар руу цөлж явуулна. Уучлаарай. Буддад цэцэг өргөх. Будда Ааж Чатруугийн урилгыг хүлээн авч Магадаа руу явах уу? Явна. Сондан дуулах мэдлэгтэй мэргэн ном хаялцахад 2 гол нэг мөрөнлөө цутгахтай адил шашны 2 урсгал хоорондоо мөргөлдөн гэсэн үг. Мэргэн Бирмандч бид авралын замыг зааж өгөх хэрэгтэй. Суда. Юунаас ингэтлээ айгаа вэ? Ямар нэг юм болоо юу? Надад хэлэл дээ. Өглөө гойж яваад нааша буцах замд хаанаас ч юм нэг хүн гараад ирсэн. Нүдэнд нь хүсэл тачаад илт харагдаад би айхтаа таны сургаалыг санаж сандарч твдэхгүй байхын тулд гүнзгий амьсгал авч тайвширсан. Замаас минь холдооч. Би бол бурхны их санвартан. Чи хөөрхөн. Бас залуухан юм. Яагаад санвартан болж залуунасаа өрнөвэ? Сайхан гойлог биеийг чинь торгоны сайхнаар чимж байх ёстой. Та миний замаас холдолдоо. Би Буддаа руу явж байна. Буддаа дээр очиж яах нь? Надтай явал та. Салахын аргагүй жаргалыг чам дамсуулъя. Жаргалыг би гэгэрлээс олж авдаг. Хүсэл тачаал зовлон дагуулна. Миний үгийг ойлгож байвал та надад зам тавьж өг. Танд их талархах болно. Нүд чинь их үдсгэлэнтэй юм. Чамайг зүгээр ч нэг явуулчихгүй шүү. Миний нүд таалагдаа юу? За. Тэгвэл би танд ухаад өгчих л дөө. Тантай хамт явж байснаас насаараа сохор амьдэрсэн минь дээр. Та дуулаагүй хэрэггүй? Кошал, Магадаа, Ушали, Шагжагийн хаан тулсуудад Буддагийн эцэг болон их санвартуудад халтаж бэртэх аваас үхлийн ялтаа гэдгээ та мэдгүй хэрэггүй? Үххийг хүсээ юу? Өөрөшөө чайл. Энэ насандаа би эмэгтэй хүний замд саад болохгүй. Санвартан их. Та энэ замдаагаар түргэн гэгэрэлд хүрэх болтугай гэж ерөөй. Өнөөдөр би таны сургаалыг дагснаар аюулаас мултарч чадлаа. Надаас өөр их санвартан ийм зүйлтэй учрвал яах вэ? Чамайг зоригтой байж чадсанд бахархаж байна. Олон зууны турш ирчүүд эмэгтэйчүүдийг дарангуйлж байсан. Энэ балмад авирыг зүгшрүүлэхийн тулд дахиад олон зуун жил шаардлагатай. Ийм учраас л би анханасаа эмэгтэйчүүдийг шавья болгохоос болгоомжлоод байсан юм. Үүнээс хойш их санвартнуудыг ганцаараа явахыг хориглож байна. Ганцаараа байхдаа унтахгүй. Хаашаа ч явж юу ч хийсэн хамтдаа явж. Бие биенээ хамгаалж тус дэм болж байх ёстой. Ананд Сүдэтэй хамт Амраванд очиж энэ дүрмийг бусад их санвартнуудад дуулахаарай. Уучлаарай. Та энд юу хийж явна вэ? Буддад энэ цэцгийг өргөх гэсэн. Би таныг орж явахад дуудсан ч намайг анзаараагүй.
та байнга л Буддагийн шавнырын чуулганд ирж Буддатай уулзах юм? Санвартан болвол яасан юм бэ? Би юу? Би Санвартны амьдралаар амьдарч чадахгүй байхаа. Өөрөө мэддээ. Энэ цэцгийг Буддад өргөхийг хүсэж байгаа бол та өөрөө очиод бараалхаж болно. Буддагийн асар Буддагийн асар хаана эдгийг би мэднэ. тэгвэл та ордоо. Энэ нэмэгтэй Буддагийн асар руу явж байна уу? Тий? Юу н гайхмаар вэ? Буддагийн асар руу явж байхын бишгүй л харж байлаа. Тийм ээ. Буддаараа юу? Их эрдэм мэдлэгтэй хүмүүс ном хаялцханд хэн нь ялахыг харцгаая. Буддаач эрдэмтэй шүү. Үгүй ээ. Соонданд илүү мэдлэгтэй. Буддаа ухаарал хайрладаг. Соонданд номол мэднэ. Буруу яриад байна. Өнөөдөр Соонданд Магадагийн нэрийг мандуулна. Хараарай. Тэр үнэн шүү. Буддад хэн цэцэрлэх нь хамаагүй болов уу? Ачаа чадруу хаан айсви хүндэтгэн ухтаарай. Эзэн хааны өмнөөс хүндэт Будда хүндэт мэрэгэн Соондантыг хааны ордонд угтан авъя. Соонданд мэргэн алдар шиг. Соонданд мэргэн алдар шиг. Соонданд мэргэн алдар шиг. Алдар шиг. Өнөөдөр энэ хүндэт мэргэд Ачаа Чатруу хааны өмнө ном хаялцаж эрдэм шудлаас харна. Морлон ирсэн та бүгд ч эрдэм мэдлэгээс нь хүртэн биз. Ингээд би хоёр мэрэгдээс таалсан нэг сэдвэрэ мэтгэлцээсэй гэж хүсэж байна. Та надаас залуу учраас мэтгэлцээний сэдвийг эхэлж сонгох боломжийг өгье. Тэгэхээр ямар сэдвэр мэтгэлцхийг хүсэж байна? Гялайла. Та надад жинхэнэ бярман хүнд байвал зохих шинжүүдийг хилээд өгөөч. Хэрв та хүсвэл Вэд судраас эрш татан айлдаж болно. Соонданд мэрэгэн судруудыг нэвтрэх мэднэ. Вэд судрыг нэвт мэддэг гэдгээ батлан харуулаач. Гаутам. Бярман хүнд байх ёстой 5 шинж байдаг. Зөв сайхан, тарин уншлаг, зан үйлэнд гарамгай. Адаглаад 7 үедээ цус цэвэр. Эрдэм мэдлэгтэй сайныг үйлддэг байх. Та эдгээрээс яг алийн бусдаас илүү чухаг шинж гэхэв? Аль нь дутуу байвч бярман болж болох вэ? Сүүлийн 2 шинж нь эрдэм мэдлэгтэй
сайныг үйлддэг байх. Зүс сайхан тарин уншлаг зан үйлдэж чадамгаа байх. Адаглаад 7 үедээ цус цэвэр байх нь төдий чухал биш юм. Уучлаарай. Гэхдээ Сонданд зөв хариултыг өгч чадсангүй. Боддагийн үгс толгойг нь эргүүлснээс л боллоо. Бярмны нэрийг утаач байна. Ингэж болохгүй. Ингэж болох гэж шодрог болсон шүү дээ. Хүндэт шүүгчтэй. Та нар Сондонд мэргэнд итгэж байвал дууга айдаач гэж гуй. Яриагаа дуусгах. Хэрв түүнд итгэхгүй байгаа бол та нараас хэн ч надтай энэ мэтгэлцээнийг үргэлжлүүлж болно шүү. Та нартай би дуртаяа мэтгэлцэнэ. Эрхэмүүдэ. Бидний хүрээлэлд үеэлмэн би нэрийн ангад гэдэг юм. Тэр их намбтай. Ухаалаг сайхан сэтгэлтэй. Бусдыг татах чадварыг харьцуулбаас гагцэг гавтам хандсах биз. Ангадын эцэг их нь удам тасраагүй бярманууд. Тэрээр вэд содрыг нэгнэггүй сайн мэддэг. Тэгэхээр ангадад 3 шинжин байна. Гэтэл ангад сарахад хүртэн бас хүн алж огтыг хүчрэг хийлж худал хэлдэг тэр байтугай хулгай хүртэл хийдэг. Тэгвэл түүний бусад шинж үнцний алдна. Тиймээс эрдэм мэдлэгтэй гагц сайныг л үйлддэг байх нь бярман хүний хамгийн чухал шинж. Сондонд таны хувьд энэ хоёрын аль нь илүү чухал вэ? Эрдэм мэдлэг сайн үйл хоёрыг салгаж болохгүй. Хүн нэг гараараа нөгөө гараа угааж нэг хөлөөрөө нөгөө хөлөө гөвдөгтэй адилхан сайн үйл эрдэм мэдлэг хоёр хоорондоо салшгүй холбоотой юм шүү дээ. Сайн үйл нь мэдлэгэм баяжуулж мэдлэг нь сайн үйлэн тэтгэдэг. Таны үйлдсэн бүхэн таны эрдэм оюуныг улам бүр дэлгэрүүлнэ. Энэ бол амьдралын үнэн мөн юм. Гайхалтай. Сайн байна, Сонданд. Магадагийн нэр төрийг авч гарлаа. Будда. Танд эхмэргэн Сондандаас асуух зүйл байна уу? Таны зөв Сондонд. Сайн үйл эрдэм мэдлэг нь хамгийн чухал шинжүүд гэдэг нь үнэн. Гэхдээ бид хэрхэн дээд мэдлэгийг эзэмшиж эрхэм үйлсийг үлдэхийг айлдаж өгөхгүй юу? Нэгүүлсэгч минь. Энэ асуултын хариуг олоход надад туслаач. Би содраас заадахыг мэдэхгүй. Харин та гэгэрлийг олж боддоо болсон шүү дээ. Гэгэрэгч минь надад заагаач. Буян сэтгэл хийгээд мэдлэг ухааны оргилд хэрхэн хүрэх вэ? Авралт хүрэх 3 суртахуун бий. Ариун шагшаавад, бясалгал бүтээл, бэлэг бэлгүүн.
Хэрэг бид ёс суртахууныг баримтлаваас бясалгал дадлага хэцтэй байна. Харин бясалгал үйлдэснээр үнэн мэдлэг дэлгэрнэ. Ёс суртахуунтай хэн боловч уур хилэн, хүсэл, тачаал, бардамзан, шунаг сэтгэлээс бясалгалаар ангиж ирнэ. Ийхүү тэрээр эрх чөлөө амар амгалан олж гэгэрэлд хүрдэг юм. Миний гүйлсэнгүй нэргэн та миний нүдийг нээж мөн хөгийн харанхуйг гэрэлтүүлж өглөө. Та авгаа юм. Мөхөс би танд шав оръё. Намайг шавэн болгож аавно. Шагчаан чадаж буддаа алдар шиг. 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 Алдар шиг. Хааны ортонд юм харцбол яваа. Дагш. Чи хэв? Хааны ордонд зоргоороо ирж зөргөлн гинэ. Энд ирэхээс өөр арга байсангүй. Энэ ноёдын өмнө бодтаагаас асуух асуулт надад байна. Асуух асуултаа шавнэрийн чуулганд нь очиж асуу. Одоо яв. Багшаа. Асуултаа асууг. Боддоо татгалзахгүй үстэй. Юу асуух гэсэн юм? Мэргэн Гаутам. Та хүмүүс шашин түгээдэг. Хүмүүс таныг хүндэлдэг. Гэхдээ та яаж хөл хүнд болгосон эмэгтэйгээд үл тоож чаддаг байна? Би таны үрийг хэвлэдэ тээж байгаа хүн. Та хариуцлага хүлээнэ үү? Ой. Чи ичихгүй байна уу? Агуу мэрэгэн хүнийг ингэж үтгэж болохгүй шүү. Бодтаа бол ариун санаартан гэдгийг мэдэхгүй юу? Агуу мэдлэгтэй даяанч хүртэл тачаалд авцсан тохиолдол бишгүй болон бий. Чи хэнийг гүтгэж байгаагаа мэдэж байна уу? Бүсгүй. Чиний хэлсэн зүйл үнэн үү худлуу гэдгийг хоёр хүн мэдэж байгаа. Хоёулаа худлыг мэднэ. Барайтав. Хаантан зарлиг буулга. Энийг гянданд хорж хэн ингэж худал хэлүүлсэн. Хэн буддаа гүтгсэнийг хэлүүлэх хэрэгтэй. Тийм шүү. Тийм ээ. Хэрэгтэй. Хаашаа хэрэгтэй. Бурхан байж. Сайн барайла. Яаж буддаа шиг ариун хүнийг худлаа гүтгэж зүрхэж бай. Чамаар үннийг хэлүүлэхэд болно доо. Хэн чамаар худал хэлүүлсэн бэ? Хэл. Хэлүүлсэн бэ? Чамаар хэлж байсан. Гянданд хор. Хаантан
Амийн хилтрүүлж хайрл. Хийсэн хэрэгтэй гимшиж байна. Би ч уучлсан. Та бол буддаа нэгүүлсэнгүй хүн. Гэхдээ тэр эмэгтэй Магадагийн зочдыг доромжллоо. Шийтгэлийн хүлээл гэх хэрэгтэй. Миний зүг байж. Дэвдатад ийм зүйл бодож олж чадна гэж. Би мэдээгүй. Чи юу ч мэддэггүй. Ууралсан үедээ хүн бүрэл алдаа гаргадаг юм. Санж байна уу? Ууралсан байхдаа чи надтай хамтрахгүй гэсэн. Өнөөдөр би түүнийг баривчилж нөхөрлөө баталлаа. Яагаад тэрний гянданд хорж байгаа юм бэ? Би их нэгүүлсэнгүй хүн шүү. Дэвдат. Би баривчлаагүй бол тэр буддагийн өмнө өвдөг сөгдөж суугаад энэ бүхэн хэний санаа вэ гэдгийг хэлээд чи шавнырын чуулганаас хөөгдөж очих газаргүй болох байснаа мэдэж яв. Чатруу. Чи надад буддаг хорох санаатай байгаа гэж хэлэх гэж байсан аа. Одоо л зөв ярьж эхэлж байна. Аваа ухаан сууж байгаа шүү. Анд минь. Надад гуйлд байна. Энэ бүсгүйг явуулчих. Би аливаа зүйлийг надад ашигтай үед л хийдэг гэдгийг сайн санаж ав. Одоо миний гарт хоёр эртэ ээлд байна. Үүнийг хэрхэн зөв ашиглахыг цаг хугацаанд харуулах байх. आरंभ हो गई निर्वाण प्रथा सुनो सुनो ये बुद्ध कथा Авралт хүрэх 3 суртахуун бий. Ариун шагшаабад бясалгал бүтээл бэлэг бэлэг өв. Хэрэг бид ариун ёс суртахууныг баримталбаас бясалгал дадлага ахицтай байна. Харин бясалгал үйлдснээр үнэн мэдлэг дэлгэрнэ. Ёс суртахуунтай хийнч болов уур хилэн, хүсэл, тачаал, бардам зан, шунаг сэтгэлээс бясалгалаар ангижирнэ. Эйхүү тэрээр эрх чөлөө амар амгалан олж гэгэрэлд хүрдэг юм. Энэ бол бодит эрзэргийн түүх сонсож сидартын түүхий Энэ бол бодит эрзэргийн түүх сонсож сидартын түүх